Өнөөдөр Nestle иргэдийн төлөөлөлтийн хурлын дарга одоо баяр дарга бол зөвлөх урлыг болоо манай байгууллага дээр чиглэлээ. За манай байгууллагын хувьд бол Nestle 9 дүүргийн одоо жижиг дунд үйлдвэр үйлчлэгээний төвүүдийг хариуцаж одоо үйл ажиллагаа явуулдаг юм байгууллага. За Nestle жижиг дунд үйлдвэр үйлчлэгийн дэмжих төв бол одоо Nestle өмчт үйлдвэрийн газар Nestle Сэдвэргийн харьяа одоо ийм байгууллага учраас одоо тэрийн үйлчлэгийг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх ялангуяа бизнес эрхлэгч одоо өрхөн үйлдвэрлэгчээс эхлээд одоо компани болтлоо одоо хөгжиж байгаа ийм бизнесмэнүүдийг одоо үйл ажиллагааг дэмжих энэ чиглэлийн ажлуудыг явуулдаг. За энд бол одоо сурах сурталчилгаа, үзэсгэлэн худалдаа, за тэгээд хөгжүүлэх мөн маркетинг, менежмент гэсэн энэ чиглэлийн ажлууд дээр нь зөвлөн туслагч одоо ингэж үйлчлэл үзүүлж явдаг ийм байгууллага. За ер нь бол 2025 онд бол нэлээдгүй бас гадаад байр болон дотоодын үзэсгэлэн худалдаануудыг зохион байгуулсан. Өрхөн үйлдвэрлэлийг бид нар бас дэмжиж тэдэн дундаас бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг бол дэмжих ажлуудыг бас нэлээдгүй хийж байгаараас онцлог ийм жил болж өндөрлж байна. Тэгээд энэ өдөр бас манай байгууллага дээр нийслэлийн жижиг дунд үйлдвэр үйлчлэгээний дэмжих төвийн одоо үйл ажиллагаатай бас нийслэлийн удирдлагууд ялангуяа хурлын ажлын албаныхан маань ирж танилцаж зөвлөлийн хурал болж байгаагаар бол онцлог өдөр болж өнгөрлөө. Тэгээд та бүхэнд одоо манай ажлыг дэмжиж за энэ өрхөн үйлдвэрлэлээс эхлээд одоо манай одоо Улаанбаатар хотод үйлдвэрлэл явуулдаг нийтдээ 6800 одоо бас иргэд байгаа. За эдгээр иргэдийг бас дэмжиж үйл ажиллагаа явуулж байгаад бол баярлалаа талаархнаа илэрхийлье. Өнөөдөр бид Nestle Улаанбаатар хотын зөвлөлийн бүрэлдэхүүн жижиг дунд үйлдвэрлэлийн одоо байгууллагууд дээр ирж ажиллаж байна. За хамгийн эхлээд бол ерөөсөө орчин нөхцөл маш сайн байх хэрэгтэй. Энэ жижиг дунд бизнес эрхэлж байгаа аж ахуй нэгж иргэд энд ирж чөлөөтэй ярилцах боломжийг бид олгож өгөх хэрэгтэй. За дээр нь нэг байнгын хөтөлбөртэй байх хэрэгтэй. Энэ бизнес эрхлэгчдэр тулгамдж байгаа асуудал нь юу вэ сонсдог. За мөн одоо тэдний өмнө тулгамдчихсан асуудлыг хэрхэн шийдвэрлэж ийсэнгээд ингээд гарц гаргалгын хооронд нь ярих энэ ноу хавга хооронд нь солилцох энэ бүх боломж нөхцөлийг нь хөтөлбөрөөр дамжиж олгодог байх хэрэгтэй. Энэ бүхнийг бол өнөөдрийн одоо жижиг дунд үйлдвэрлэл за ундрмаа дарахтай баг хамт олон үнэхээр сайн бүрдүүлсэн байгаа. Бид газар дээр нь харлаа. Ер нь зүгээр жижиг дунд бизнес эрхлэхэд толгомддог нэг хэд хэдэн зүйл байдаг. Гэхдээ энийг бол нэг хахтар төрөөс гуугаад дэмжиж хүсэж байдаггүй. Тэр юу вэ гэхээр нэгдүгээрт бизнес эрхлэхэд эдийн засгийн суурь нөөц боломжийг л бий болгосон байх хэрэгтэй. Өөрөлдөө бид нэр 100 төгрөгөөр түүхийдээ бодлож аваад 110 төгрөгөөр зараад тэгтэл дараа нь дахиад түүхийдээ авахд 120 төгрөг болчихдог. Тэр энэ юу хэлж ийнэ гэхээр бид нар ингээд байнгын алдагдлалд мөнгөн урсгалын одоо мөнгөний дутагдалд ороод ингээд компани дампуурах нөхцөл байдал руу ордог. Тийм учраас валютын ханшны доктортой байдлыг хангуулах нь жижиг дунд бизнес эрхлэгчдийн хувьд бол нэн тэргүүний чухал зүйл. За хоёрдугаарт бид ерөөсөө л энэ эдийн засгийн нийлүүлэлтийг хангах тэр тоо хэмжээл бид нар чухал. Эрэлттэй байх чухал. Тэгэхээр эрэлттэй байлгах одоо нөхцөл болцоо бол манай Монгол улсын хүн ам доктортой өсөх, хүн амын одоо эдийн засгийн чадвар доктортой бий болох. За нөгөө талдаа бид нар гадаад улсад экспортлох орчин нөхцөлийг нь бүрдүүлэх. Энэ нь бол одоо асар чухал зүйл. За гуравт бол ерөөсөө шууд хэлэхэд төрийн дарамт байх ёстой. Төрийн дарамт. Яагаад гэвэл жижиг дунд бизнес эрхлэгч нар амар биш. Эдийн засгийн хувьд мөнгө орж ирнэ, орж ирэхгүй, аль болох бараа бүтээгдэхүүн зарим тохиолдолд баартарлна, зарим тохиолдолд зээлэр өгнө. Ингээд нөгөө мөнгөний дутагдалд орж явж байгаад яадаг вэ гэхээр татварын өрөнд орчдөг. Зарим нь ингээд нөөц төлөгч байгууллага болчдөг, нөөтийнхөө өрөнд орчдөг. Гэтэл ингээд 1-2 сая төгрөгийн нөөцтэй байгаа үед татварын байгууллага, нийгмийн даатгалын байгууллага авч шууд хаачдаг. Дансыг. Гэх мэтчтэй ингээд ийм дарамт шахалтуудыг бид нар арилгаж өгч чадвал бизнес эрхлэх байгууллага өөрөө аяндаа бий болж энд одоо арчилсан тогтолцоотой үед чөлөөт эдийн засгийн тогтолцоонд энэ жижиг дунд бизнес эрхлэгчид дунд болон том бизнес эрхлэгчдэр болох боломж нэмэгдэнэ. Тэр энэ чиглэлээр бол бид цаашид бол хамтран ажиллах ёстой гэдгийг өнөөдрийн энэ одоо хэлцүүлгийн өргөдөөс онцгой анхаарч харсан. За энэ ажил дээр бол маш олон холбоо сүлбэсүүдийг хийж бид энэ чиглэлүүдээр ажиллах юм. Тэр дотроо бид олон улсын хэмжээнд энэ экспортлогч бусад улсуудыг Монгол улсад авчрах хэрэгтэй. Энэ Монголд ажиллаж бизнес хийж байгаа залуучууд, Монголд бизнес эрхэлж байгаа энэ аж ахуй нэгж байгууллага иргэд энэ олон улсын туршлагыг маш бага зардлаар Монголд хэрэгжүүлэх хүлээж авахын боломжийг бид олгож өгч байна. Энэ чиглэлээр бид нар ажиллана гэдэг нь тохирлоо. За нөгөө талдаа бид олон улсын бас ийм экспо маш сайн оролцуулах хэрэгтэй. Монгол ерөөсөө л эдийн засгийн хувьд доктортой байх, тогтмол одоо өсөлттэй байх ганц боломж бол экспорт.
Жижиг дунд бизнес ч гэсэн бас дунд болон том бизнес болж болдгийг эхлээд бол яалтчгүй одоо экспортын эрэлт хэрэгцээг бид бий болгочих гэсэн. Тэгм учраас гадаадд зохион байгуулах байгаа энэ экспонд бол маш сайн оролцдог байх нь өнөөдөр манай энэ жижиг дунд үйлдвэрлэлийн газар энэ байгууллагын амт олныг хийх ёстой бас нэг чухал зүйл нэг байна гэж. Энэ бүх зүйлүүдийг ярьсан. Тэгээ цаашдаа Улаанбаатар хот 9 дүүргийн жидүү байгууллагууд хамтарч Улаанбаатар хотын хэмжээнд жижиг дунд бизнесийг эрхлэх боломж олцоог хамтдаа нээж илрүүлж хөгжил цэцгэлтэйгээс авчирна гэдэг юм төлөв уншилтаа боллоо. 2024 оны 1 сарын 1-ээс шинэ одоо удирдлага нормаа төлөөлөгч маань энэ байгууллагыг аваад өнөөдөр нийслэлийн хэмжээнд нийслэлийн 9 дүүрэгт байгаа жижиг дунд үйлдвэрлэлийн төвүүдийг харьяанд нэгтгэж маш өргөн сар хүртэл үйл ажиллагаа явуулж байгаа. Нийслэлийн одоо өсөв баталдаг нийслэлийн хөгжил өөрсдийнхөө бод санааг оруулах төлөөлөгчийн студийн талархалтай хүлээж авч байна. Яагаад тэгэхээр жижиг дунд бизнес эрхлэгч гэдэг бол улс орны бөгөөд Монгол улсын төсвийн орлогын бүрдүүд гол одоо сегмент зорилтод бүгд. Тэр утгаараа 1.6 сая хүн амьдарч байгаа Улаанбаатар хотын жижиг дунд бизнес эрхлэгчдийн энэ одоо үйл ажиллагаа бол яг өөрсдөө орлогоо бий болгодог, өөрсдөө бизнесаа бий болгодог ийм томоохон төвөө. Тиймээс ингээд нээлттэй байдлаар жижиг дунд бизнес эрхлэгчдүүгээ зөвхөн анхаарч ажиллаж байгаа юм бас. Хуулийн бас ач холбогдолтой ажил болж байна гэж шаардж байна. За дээр нь энэ одоо хамт олонны 25 онд хийсэн хамгийн томоохон нэг ажлууд бол гадны байгууллагуудтай, гадны улс орнуудтай маш хамттай ажиллагаа өргөжүүлж байгаа юм байна. Жишээл одоо Солонгос, Япон, Хятад гэдэг. За Хятад улс бол өөрөө яг энэ жижиг дунд бизнес эрхлэгчдийн чиглэлээр маш томоохон бодлого барьдаг ийм Азийн орнуудын нэг. Тийм учраас энэ чиглэлээр бас үйл ажиллагаа явуулж цаашдаа жижиг дунд бизнес эрхлэгчдийн чиглэлээр нийслэлийн хэмжээнд гаргаж байгаа бодлогыг ангаштай нэгжүүлэх дээр бодиттой болох тал дээр сайн ажиллана гэдэгт хэлж өгсөөрэй. Америкийг жишээ болгоод ингээ харахад том аж ахуйн нэгжүүл нийт ажлын байрын магадгүй нэг 20 орчим хувийг бий болгодог. Яг жижиг Америк дотроо жижиг дунд үйлдвэрлэлүүд бол нийт ажлын байрны 60-70% бол бий болгох юм байлээ. Тэгэхээр Монголд ч бас ингээд харахад бол том аж ахуйн нэгжүүд топ 100 дотор орж байгаа юм аж ахуйн нэгжүүд бол ажлын байр бий болгохоор харахад бас энэ харьцааг бол барьж байгаа. Тэгэхээр бид нэр жижиг дунд үйлдвэрлэлээ хэрхэн илүү хурдтай хөгжүүлэх үү, эргээд энэ бүтээмжийг нь хэрхэн хурдтай нэмэгдүүлэх үү гэдэг дээр цаашдын анхаарлаа төвлөрөх юм бол илүү хурдтай бас хөгжих бол боломжтой. Сүүлийн үеийн судалгаануудыг зарим нэг тооцооллуудыг би өөрөө ингээд хийгээд харахад манай жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээмж нь тийм хурдтай бол нэмэгдэж бол чадахгүй байгаа. Үүний учир шалтгааныг би бол мэдэхгүй байна. Гэхдээ энэний цаана бол хамгийн чухал зүйл нь дэлхий дээр байгаа одоо салбартаа хамгийн сүүлийн үеийн технологи, ноу хау болох энийг яаж үр бүтээгчтэй хийх вэ гэдэг энэ мэдлэг Монгол руу орж ирэх нь бас сул байгаа болов гэсэн тийм хаамаг бодлуудыг төвшүүлж байгаа. Эргээд жижиг дунд үйлдвэрлэлт эрхлэгчтэй зориулаад магадгүй энэ оны өмнө 2026 оны эдийн засгийн төлөв байдал ямар байх вэ гэдэг энэ арга хэмжээг бас холбогдох жижиг дунд үйлдвэрлэлийн газруудтай хамтарч бас хийя гэсэн тийм бодол байна. За ер нь аливаа улс орны хөгжлийн гол суурь бол жижиг дунд үйлдвэрлэл. Өөрсдөө бүтээдэг, өөрсдөө үйлдвэрлэдэг орны ажил хөдөлмөр нь дагаад эдийн засгт нэмрээ маш хурцтайгаар үйлдвэрлэдэг. Жишээлбэл одоо Солонгос улс байна, Хятад улс байна. Яг хүнд хэцүү цаг үеэ дандаа жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжлийг дагаж дэлхийд гарч ирсэн байдаг. Эдийн засгаа томруулдаг, макро эдийн засагт маш хүчтэй нөлөөлөл үзүүлдэг. Гэтэл өнөөдөр жижиг дунд үйлдвэрлэлийг ерөөсөө огтуулсан. Их хурлын гишүүд нь жижиг дунд үйлдвэрлэлийн сангаас өөрийнхөө компаниар дамжуулаад тэрбумаар авдаг байхад нийслэлийн жижиг үйлдвэрлэлийн одоо дэмжих түн маань өөрөө 700 сая төгрөгтэй жилийн үйл ажиллагаа явуулдаг. Маш олон үйл ажиллагаа хийж болдгийг тод жишээ харуулж байгаа. Ер нь альва юмыг сэтгэлтэй хийдэг, удирддаг арга барилаараа тэр жижиг дунд үйлдвэрлэлийнхаа яг одоо өрхийн бизнесээр гар бие оролцож байгаа хүмүүсээ боддоор дэмжиж байгаа юм бол ямар олон одоо ажлын байр бий болгодог, өрхийн санхүүжүүлдэг, өрх толгойлсон болон өрх тэргүүлж байгаа эцэг эхчүүд дээр маш их ачаануудын хүндийг нь жигд хуваарлж амьдралд нь хэрэгтэй байна. Гэтэл өнөөдөр их хурлын гишүүд нь өөрсдийн мэдээлэлээр давуу байдлаар ашиглаад тэрбумаар авж байгаа энэ хандлага, энэ хайнг байдлыг далтан зогсоогоод
яг бодитоогоор хөдөлмөр эхэлж байгаа энэ жижиг дунд үйлдвэрлэлийг цэцгэлүүлэе гэж бодож байгаа хүмүүс төр төсөв санхүүгийг сайжруулах зайлшгүй шаардлагатай гэж харж байна. Тийм учраас ер нь дараагийнхаа жилүүд дээр улс нийслэлийн төсвүүдээр жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих өрхийн үйлдвэрлэлийг сайжруулж иж бид нар өөрсдөө бүтээж чаддаг, үйлдвэрлэж чаддаг үндэстэн болно гэж харж байна.